Зөв сонголт подкаст тантай хамт. Сайн байцгаана уу манайхан? Шинэ өдрийн минь. За өнөөдрийн дугаар донтолтын тухай ярина. За донтолт гэхээр одоо зөвхөн мансууруулах, бодис, арх, мөрөдөд тоглоом гэх мэтээр одоо хязгаарлагдахгүй. Сэтгэл зүйн болон дотоод хоосорлын өвдөлтүүдээсээ болоод гаргаж байгаа одоо хүний зан төлөв, сэтгэл хөдлөл, ааш ариншин, хариу үйлдэлүүд нь бас дом байдаг. За бидний одоо бусдад гомдлох, бусдыг хаардах, уур хилэнтэй байх, өс хонзон санах, өнгөрсөнтэйгөө зууралдах, гутран байх, эсвэл өөр хэн нэгэнд ямар нэгэн зүйлд хэд анхаарлаа өгч түнд илүү их цаг зарцуулж ач холбогдол өгөх нь бүгд л донтол. За дугаараа дуустал сонсороо манайхаа донтол сэтгэлийн шархнасаа салах арга замаа үн төлбөргөө олж авна шүү. 10-аас 20 жилийн донтолтыг уг гарлаас нь эхлээд ярих тул одоо 20-с 30 минут багтахгүй учраас энэ бичлэг урт болсон ойлгоорой. За донтолт гэдэг бол тэр нэгэн зүйл өөрт нь муу, хооштой, уршигтай гэдгийг мэдсээр байж хийсээр байхыг хэлдэг. За бидний ихэнх маань яагаад донтолтой болсноо, яаж энэ донтолтоос салах талаараа мэддэг. За тэгвэл хүний сэтгэл хөдлөл маань биднийг донтолтой болгох их үүсвэр байдаг. Биднийг донтолтод уйдаг. Яагаад гэж хэрвээ бидэнд ингээд аюултай, айдастай, сэтгэл өвдөм үйл явдал болоход бид их цочирддаг. Үүнээсээ болоод их хүчтэй мэдрэмжийг гаргадаг. Тэгтэл тархи маань яг тэр мөчийг кино зураг авч байгаа мэд ингээ хадгалаад авчдаг. За үүнийг бол бид нар урт хугацааны санах хой гэдэг. За яагаад тэгээд энэ урт хугацааны санах хойг бид нар ингээ санаад байдаг вэ гэхээр тэр үед мэдэрсэн сэтгэл хөдлөл нь их хүчтэй гүн байдаг учраас. Тэр нэгэн гайт үйл явдлаас үүдэн гарсан хүчтэй сэтгэл хөдлөл маань бидний дотоод төлөвлөлт нөлөөлдөг. За бидний дотоод төлөв гэдэг нь нэгт биеийн мэдрэмж маань байгаа. Үүнд эрч хүчтэй ядруу сул дорой байх гэх мэт нь. За хоёрт нь сэтгэл хөдлөл. За баяр баясгалантай, гуниг айдастай, ууртай байх гэх мэт нь. За гуравт нь бодол ба хандлага. За өөрийгөө болон нөхцөл байдлыг хэрхэн харж байгаа байдал. За дөрөвт нь сэрэмж болон төвлөрөл. Анхаарлаа төвлөрүүлсэн эсвэл сарнсан байдалд нөлөөлдөг байх нь. Хүн ер нь яагаад тэр гайт зүйлээ дахин санаад байдаг юм? Яагаад санахгүй байж болдгоо юм гэхээр энэ нь хүний амьд үлдэх биологийн механизмтай холбоотой. Хүн ингээд айдас, гомдол, шанал мэдэх үед амигдала гэдэг одоо тархины хэсэг нь итгүүждэг. Тэгээд тархи тухайн үйл явдлыг за энэ үйл явдал аюултай, анхааралтай байх хэрэгтэй гэд дурсамж болгоод хадгалцдаг. Тархи энэ зүйл дахиж битгий тохиолдосоо гэдэг үүднээс автоматар анхаарлаа асаагаад яг тэрэн дээр төвлөрдөг. За дараах хэдэн гадны нөхцөл болон дотоод зөрчлөөс болоод хүнд нөгөө гайт дурсамж өдөөгдөж гарч ирдэг. За нэгт нь нөгөө гайт зүйл тохиолдсон төстэй орчин, үнэр, дуу, үг эсвэл хүн гарч ирэхэд. За хоёрт нь тухайн хүний бие махбод стресссэн, ядарсан, нойргүйдсэн, кафеин их аваад игтсэн, ганцаардсан таагүй үед. За гуравт нь хүний тархи альва шийдэггүй зүйлийг өөрийнх нь хийж дуусгаагүй даалгавар гэд хадгалцсан байдаг учраас тэгээд тухайн хүний одоо ойлгоогүй, хүлээн зөвшөөрөөгүй, уучлаагүй дурсамжийг ухамсаргүйгээр засах гээд оролцоол ингээд үйл ажиллагаа хийгээ байж идэг. Тиймээс тэр үйл явдлыг дахин бодож яагаад надад ийм зүйл тохиолдсон юм бол би яах ёстой байсан бол тэхгүй байсан бол яасан бол гэх мэт өөрийгөө дотроо шүүдэг.
За дөрөвт нь хүний айдас, гомдол, төгшүүр гэх мэт хүчтэй мэдрэмжүүд нь одоо бүгд л энерги байдаг. Энэ сөрөг энергийг тухайн үед нь хүү чи намайг гомдоочлоо, намайг айлгчлаа, төгчээчлээ гэд илэрхийлж гаргаагүй бол эдгээр нь одоо хүний биеийн эс мэдрэлийн системд ингээд хадгалагдаад үлдчихдэг. Дараа нь хүн ямар нэг зүйлээс айхад, түгшгэд хэн нэгэнд гомдоход нөгөө хадгалагдсан хуучин энерги сэргдэг. Харин тарих үнд нь хүү нөгөө чамд тохиолдсон гайтай зүйлтэй адил зүйл ирж байна, санаж байна уу? Болгоомжлороо зүхтахад бэлдээрээ гэдэг дохиог өгдөг. Хүн тэгээ тэр гайт үйл явдлыг эргэн санаж бодоход тарих нь яг тухайн үйл явдал дахин болж буй мэд ижил төгшүүрийн дааврыг ингээ ялгаруулцдаг. Харин энэ үед хүний бие нь бодит амьдрал дээр энэ явдал дахиад болчихвоо эсвэл бодлоос бодлоод сэтгэл нь хөдлөвөө гэдгийг ялгаж мэддэггүй. Хүн тэр сөрөг дурсамжаа дээрх өдөөлтүүдийн нэгнээс болоод санахад нэг л адил сөрөг бодол, сөрөг мэдрэмж, сөрөг төрслийг төрүүлдэг. Үүнээсээ болоод нэг л адил сөрөг зан чанарыг гаргаж, сөрөг хариу үйлдэл хийдэг. Тэ энийг өдөр сар жилээр давцаар л байдаг. Хүн ямар нэг зүйлийг олон давтаж ийн түүндээ гарамгай болдог. Ингээд тэр хүн уурлахтаа, бусдыг буруутгахтаа, хажуудах хүнээ хардахтаа гарамгай болдог. Хүн бие махбодоо тэрл нэгэн сэтгэл хөдлөл, бодол, дурсамжид дасгаж түүнийг өөрийн бодит байдал, өөрийн байгалийн төрөлх байдал мэт хүлээн авч зөвшөөрч биеэ нөхцөлдүүлдэг. За яг энэ үед нөгөө сэтгэл хөдлөл нь аль хэдийн автоматар ажилладаг програм болчихсон байдаг. Хэрвээ хүн олон жил гомдож, айж, уурлаж ирсэн бол бие нь тэр мэдрэмжтэй холбоотой химийн бодис даавартай донцдог. Ингээд тэр хүн тайван, аюулгүй орчинд байхдаа бие нь энэ бол танил биш мэдрэмж гээд хүлээж авдаг. Харин бие нь хуучин мэдрэмжээ нэхэд дахин мэдрэх орчин өөрөө бүтээдэг. За жишээ нь хажуудах хүнээ хий хоосон хаартаж гэр бүлтэй хэрүүл авчрах. За хүний бие тархиндаа энэ үед ингэж хэлдэг. Би хуучин туршлагаа дахин мэдэрч хуучин мэдрэмжээ дахин авахыг хүсэж байна. За ингэхээр тарих нь яг адилхан зүйл бодож, адилхан сонголт хийж, адилхан үйлдэл хийж, адилхан мэдрэмжийг төрүүлдэг. Ингээд хүн нөгөө зовлон донтолтой хിവэрэл үлддэг. Сүүлдээ энэ нь тухайн хүний үндсэн зан төлөв сэтгэл зүй болж тогтсоо. Тэгээд хүмүүс би ууртай хүн, би гутралтай хүн, би аз жаргалгүй хүн гэж өөрийгөө тодорхойлж өөрийгөө ууртай, гомдолтой байна гэж мэдэрдэгч харин яаж өөрчлөхөө мэддэггүй. Тэгээд тэр мэдрэмжээ арилгахын тулд гадаад ертөнцөөс ямар нэгэн зүйлийг хайж эхэлдэг. Мансууруулах бодис, арх, тоглоом, порно үзэх, эсвэл бусдад гомдлох, бусдыг буруутгах, бусдыг хардах ямар ч зүйл байж болно. Жишээ нь гэр бүлтэй хаягдсан нэгэн хүн арх ууж эхэллээ гэж бодъё л доо. Тэр мөчид түүний сэтгэл хөдлөлийн төлөв өөрчлөгддөг. Өөрийгөө эрх чөлөөтэй дураараа байгаа мэд сайхан таатай мэдрэмжийг их хүчтэй авна. Энэ өөрчлөлтийг мэдрэмэгцээ үүнийг юунаас хаанаас авчваа гэдгээ холбож бодож эхэлдэг. Тэгээд энэ нь архич бай, эмч бай, мансууруулах бодисч бай түүнээсээ ингээд хамааралтай болж эхэлдэг. Донтолтын 4 төвшин байдаг. За эдгээрийг ойлгох нь одоо маш чухал. Ингэснээрээ хүн өөрийгөө хаана байгаагаа мэдэж донтолтоос өөрийгөө ямар замаар гаргаж авах болохоо ухамсартайгаар харж чадна. За нэгдүгээр үе шат нь болохоор физиологийн буюу биологийн төвшин байгаа. За энэ нь хамгийн ихэнх үеийн төвшин бие мах бодийн буюу тарих мэдрэлийн тогтолцооны төвшин дээр болдог донтолт. Энэ үед бие өнгөрсөн мэдрэмжтэй дасчихсан тэр мэдрэмжээ ингээд дахин
авч мэдрэхийг хүсээд тэгсэн үедээ л өөрийгөө амьд байна гэж мэдэрдэг үе байдаг. За энэ үеийг одоо ингээд тоглоомын донтолтоор тайлбарлаж өгье. За ингээд хүн тоглоом тоглоод одоо нэг хин нэгэн эсрэг талын хүнээ дэлбэлэх эсвэл тодорхой төвшин левел ахих давах үедээ мөн өндөр оноо авах үедээ ялалт байгуулах үедээ их баярлж хөөрж маш их одоо гүн сэтгэл хөдлөлт ороход яг тэр үед нь тарих нь допамин гээд одоо таашаалын дааврыг богинохон хугацаанд хэвийн хэмжээнээс нь хэтэрсэн байдлаар ингээ ялгаруулж байдаг. Тэгээд ийм их допинг одоо богино хугацаанд ингээд ороод ирэхэд түүнийг одоо хүлээж авдаг эсийн хүлээ авагчууд нь эн чинь одоо хитрхи их допинг байна. Ийм их допинг одоо ийм богинохон хугацаанд бид нар боловсруулж чадахгүй гээд хаагддаг. Нэг ёсонд одоо ажил хаялт болдог гэсэн үг байхгүй юу? Тэнгүүд яг энэ үед нөгөө тоглоом тоглож ирсэн хүний би ийм байдалд ордог. Нөгөө таашаалыг авахыг дахин хүсэж ингээд бүр ангаж сангаж байж ядж байгаа юм шиг байдалд ордог. Тэгэхээр дараа нь нөгөө хүн тэр ижил таашаалыг дахиад мэдрэхийн тулд нөгөө тоглоомоо илүү их өдөр цагаар тоглох хэрэгтэй л болдог. За өөрөөр хэлбэл одоо гаднаас ирсэн илүү их хүчтэй өдөөлт байж иж л тэр хэрэгцээгээ тэр таашаалаа нөгөө хүн авах ёстой болдог. За ингэсээр байгаад одоо бидний таашаал авах төвүүд маань аажмаар зөвхөн өндөр түвшний гадны өдөөлтөөс таашаал авдаг болж дахин тохируулагддаг. Тэгээд одоо өдөр тутмын одоо жирийн зүйлээс таашаал авч чадхаа болдог. Одоо жишээ нь одоо наар салхинд алхах юм уу, нохотойгоо тоглох юм уу, эмээ өвөөдөрөө жочилж байх энэ мэтээс ерөөсөө таашаал авч чадхаа болдог. За ялангуяа одоо энэ хүүхдүүдийн хувьд одоо нүдний юм гунигтай гүлгэр амьгүй мэт болцсон байдаг. За энэ нь бол тэд нар одоо аль хэдийн технологид барьцаалагдсан донтсон хэрэг. Тэгээд тэдгээр хүүхдэд тэр таашаал мэдрэмжийг дахин авахын тулд илүү их олон цагаар илүү олон өдрөл тоглох болдог. Ингээд тарих нь ийм гадны өдөөлт байж л би таашаал аавна гэдэг програмчлалд орсон байдаг. За хоёрдугаар түвшин нь болохоор сэтгэл зүйн түвшин байгаа. За физиологийн донтолтын дараагаар сэтгэл санааны донтолтын үе холбоос үүсдэг. За энэ үед хүн тухайн зүйлгүйгээр өөрийгөө тайвшруулж чадахгүй гэдэгтээ итгэцэн байдаг. За энэ зүйл эсвэл тэр нэгэн зүйл хүн л байхгүй болчвол би тайвширч чадахгүй, би аюултай байна, аюултай орчин байна гэж боддог. За жишээ нь одоо тамхи татчил байж тайвширдаг. Энэ намайг хаячих юм бол би хизээж биеэ дааж амьдрч чадахгүй, миний амьдрал талаар өнгөрлөө гэдэг ийм бодол үзэлтэй болцсон байдаг. Үнэндээ энэ төвшөнд бодлын донтолт үүсдэг. Өөрөөр хэлбэл гаднаас бусдаас сэтгэл зүйн хамааралтай болчихсон гэсэн үг. За гурав дахь нь болохоор зан чанар үүлийн төвшин. За энэ төвшин тарих автомат програма идэвхжүүлдэг. Хүн өөрөө ч анзаарахгүйгээр тогтсон хариу үйлдэлийг хийдэг гэсэн үг. За жишээ нь одоо гомцсон үед огт өсөөгүй байж автоматар учир зүггүй юм олж хайж идэх. За айцаа дарахын тулд автоматар уцаа гаргаж ирээд элдв зүйл ухаж харах. За энэ төвшин бол одоо мэдрэлийн холбоос замууд тогтсон үед бий болдог. Тарих нь одоо энэ зан үйлийг дусамжийн төвшөнд ингээ хадгалчихсан гаднаас танил сэтэл ирэхээр түүнийг одоо автоматар хийж идэг гэсэн үг. За дөрөв дэх төвшин нь болохоор сүнслэг төвшин гэж байгаа. За энэ бол доктор Joy Dispenza-гийн онцлон судалдаг төвшин. За энэ төвшөнд хүн жинхэнэ биеэсээ тасарсан байдаг. За би хоосон хангалтгүй байна. Надад дутуу юм байна гэсэн дотоод итгэл үнэмшлээс болдог. За энэ хоосон орон зайгаа гадны зүйл болох мөнгө, хайр, анхаарал, мансууруулах бодис гэх мэтэр нөхөх гэж оролддог. За эндээс бол донтолт гэдэг нь бол зүгээр нэг зуршил биш. Энэ үед хүн бас өөрийгөө дотроосоо мэдрэх чадвараа алдаж байдаг. Өөрийн дотор юу мэдэрч байгаагаа мэдрэхийн оронд гадаа зүйлээр тэр мэдрэмжээ дарж зүхтдэг. Жишээ нь
Би хангалттай хайрлаж чадахгүй байна гэж боддог хүн би яагаад ганцаардаад шаналаад байна гэдгээ өөрөөсөө асуухын оронд шууд гаднаас хайр хайж бусдаас хайр нэгдэг. Би хангалтгүй гэж итгэдэг хүн болохоор би яагаад өөртөө итгэлгүй байна гэж өөрөөсөө асуухын оронд хит их ажиллаж өөрийгөө батлах гэж оролддог. Хүнд утгагүй хоосон мэд мэдрэмж төрөхөд үнэлэмжгүй мэд санагдахад бухимдал, түгшүүр, айдас мэдрэгдэхэд тархинд нь тухайн мэдрэмжийг яаж алга болгож арилгаж өгсөн зүйл болох арх, мансууруулах бодис эсвэл үйл хөдлөл, зам төрөх гэх мэт нь зураг шиг автоматар гарч ирдэг. Бидэнд донтол зуршлаа эвдэх хамгийн хэцүү хэсэг нь нөгөө өчигдрийг шиг ижил сонголт хийхгүй байхад л болдог байхгүй юу? Яг энэ өөр сонголт хийх мөчид бүх хэцүү зүйл эхэлдэг. За жишээ нь би өнөөдрөөс эхлээд тамхи татахгүй, арх уухгүй, чихэрлэг зүйл идэхгүйгээд ухамсартайгаар шийдэж байтал нөгөө хэдэн цагийн дараа нөгөө ухамсаргүй дадал болсон сэтгэл хөдлөл нь биеийн хөдөлгөөн нь нэг л мэдхэд л нэг юм дутагтаад байна. Тэр мэдрэмжээ таашаалаа аваач гэдэг дохиог ингээ өгөөд идэг. Тэгээд бие нь ингээ тархинд ингэж шилж дохио өгдөг. За өнөөдрөөс бишээ маргаашаас эхлэе. Өнөөдөр тохиромжгүй өдөр байна. Хажуудах найз чинь чамд үнэгүй арх уух боломж өгөөд байна штэ. Эсвэл чи сая хажуудах хүндээ ингээ муудалцсан, стрессдсэн байгаа юм чинь тамхиа татал тайвширч штэ. Өөрийгөө ингээ зовох ямар хэрэг байна гэд ийм бодлуудыг тархинд өгдөг. За энэ бодлууд нь одоо тархины ухамсартай үйлдэл биш харин би оюун ухаан болж тухайн хүнийг удирдах байгаа л үйлдэл байдаг. За хүн дээрх шиг одоо ийм бодлуудаа автагтаад ирэхээр дахиад нөгөө хуучин сонголтоо хийн, өмнөх шигээ үйлдэлээ хийн, өмнөх шигээ туршлагыг бүтээн, өмнөх шигээ сэтгэл хөдлөлөө мэдэрдэг. Тэгээд нэг мэтгэд тэр хүн хуучин донтолтын төлөв рүүгээ буцаад ороод донтолтойгоо үлддэг. За ихэнх хүмүүс одоо донтолтоос салах нь одоо гадаад нөхцлөөс хамааралтай гэсэн програм суудсан байдаг. Жишээ нь одоо архины найз нь л уруу татахгүй бол архинасаа гарчна. Хүүхдүүд нь өмүүлэл байхгүй болчвол би уурлахаа болчихно гэх мэт. Тэгвэл одоо яг тийм биш ээ. Донтолтыг яаж арилгах вэ гэхээр бид бие шин мэдрэмжэд дасгах хэрэгтэй. За ингээхийн тулд эхлээд нэгт өнгөрснөөс үүдсэн мэдрэмжэндээ бие маань ингээд нөхцөлдөж донцсон гэдгээ ухамсарлаад түүнийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. За хоёрт нь шин сэтгэл хөдлөлийг мэдэрч сурах хэрэгтэй. За хүмүүс өөрийнхөө сэтгэл хөдлөлийг өөрөө зохицуулж нөгөө сөрөг сэтгэл хөдлөл болох бухимдал, уур төгшүүр гэх зэргийг одоо эерэг өндөр түвшний сэтгэл хөдлөлөөр солих арга барил суралцах хэрэгтэй. За өндөр түвшний сэтгэл хөдлөлүүд гэдэг маань одоо бусдад талархах, хайр инэрлээ илэрхийлэх, бусдад туслах, бусдад сайн сайхныг хүсэх гэх мэт нь орно. За тухайн донтолтой хүн одоо эргэн тойрны хүндээ баярлаж талархах. За ихэнх үедээ мэдээж энэ баярлаж талархаж байгаагаа та өөрийнх нь дотор бодолтой хийж болно. Явандаа одоо үг үйлдэлээр илэрхийлээд өөр ингэж хөвшөөд ирдэг. За мөн одоо бусдад жижигхэн зүйлээр одоо хайр инэрлээ үзүүлээд ирэхээр нөгөө хүмүүс нь мэдээж эргээр тэр хүнтэй хайрцдаг. Тэгээ гаднаас ирсэн эдгээр эерэг өдөөлт нь нөгөө донтолтой хүн маань шинэ эерэг хариу үйлдэл хийхээс өөр аргагүй болдог. Ингээд тухайн донтолтой хүн хуучин хариу үйлдэлийн зуршлаа ингээд баг багаар эвдэж эхэлж байгаа гэсэн үг. За болж өгвөл өглөө орой болгон талархал, хайр, итгэлийн бясалгыг хийж сурах хэрэгтэй. За нам гүм тайван орчинд хүн өөрийнхөө одоо дотгошоогоо орж өөрийгөө мэдэрч анзаарч эхэлдэг. Тэгээ өөрийнхөө юу хүсээд байна, өөрийгөө юунд гомдлоод уурлаад байгаагаа мэдэрдэг.
За нөгөө өглөө болгон талархлын бясалгал хийж ивэ гэдэг учир чинь энэ л байгаа байхгүй юу? Хүмүүсийг донтолтоос нь салахад их ач тустай байдаг учраас. За гуравт нь юу вэ гэхээр шин тэр мэдэрсэн мэдрэмжээ биендээ дасгах хэрэгтэй. За үүний тулд нөгөө түрүүний хэлсэн бусдад туслах, талархах гэх мэт дахин давталтайгаар хийгээд байх хэрэгтэй гэсэн үг. За хүн эдгээрийг ингээд тогтмол давтаад байвал түүндээ улам л сайн болдог. Тэгээд тэр нь бүр тухайн хүний одоо зан чанар, амьдралын хэвшил болтлоо болж суудаг гэсэн үг. За дөрөвт нь болохоор ажиглалт хийж сурах хэрэгтэй. За энэ нь болохоор юу гэсэн үг вэ гэхээр хуучин мэдрэмжээ гарч ирэхэд тэрэндээ шууд авталгүйгээр за одоо энэ миний хуучин бие маань гараад ирлээ. Энэ одоогийн бие биш шүү. Энэ өнгөрсөн мэдрэмж шүү гэдгээ ажиглаад анзаараад түүнийгээ барьж авч сураад тэргийг ингээд зогсоогоод оронд нь за би шин бие гэдэг үүднээс өөрөө тэр аливаа зүйлд хариу үйлдэл сурах хэрэгтэй байгаа. За энэний өмнөх дугааруудад хэрхэн хуучин биегээ шин бие болгох вэ гэдэг дугаар орсон байгаа. Тэгэд энэ аргад яаж бие бэлдэж сурах вэ гэдэг үйл ажиллагааны бүгднгийн наривчлан заасан байгаа. Тэрийг ингээд орж үзээрэй хүмүүсээ. Хүн донтолтоос гарах энэ үйл явцад хүн биеийн мэдрэлийн, химийн, гормоны, гений төвшөнд хуучин өөрийгөө даслан зогсоож байдаг. За ингээд нэг жишээ олгож нэгэн Монгол гэр бүл болсон түүхийг ярил л да. За залуу гэр бүл 6 настай охинтой байсан. За нөхөр нь ингээд уух дууртай. Тэгэхдээ яг ажиллаа хийгээд нэх оройтхгүй орж ирээд байдаг. Тэгээ орж ирчих асан сохтууд тавихгүй ингээд асуудал өсөхгүй нэгэн байдаг байсан. За эхнэр нь болохоор архиа уух бойл гэж хэлэхээс өөр алхам хийж чаддгүй нэгэн байсан. Удалгүй эхнэр нь ингээд нас барсан. Тэр нөгөө мань хүнийг нилээн сэтгэлээр унгааж улам их ууж оройтох болгосон. Тэгтэл аав охин хоёрт нөгөө ойр дотны хамаатан гэж хотод байхгүй байсан учраас аав нь охиндоо ингээд өдөр нь ойр зүрийн одоо талах сахарыг бэлдэж өгчөөд ингээд чойжлоод ажилдаа явдаг байсан. Тэгээ нэгэн орой аав нь нилээн уучсан оройтож ирсэн. За тэгээ өөрөө тэрийг яаж гэртээ орж ирснээ ч санахгүй байсан. Тэгээ маргааш өглөө нь аав нь ингээд аав нь маш ихээр цангаж босч ирсэн. Тэгсэн өөрөө ингээд дэрэн дээр ингээ хүнжил нөмөрцөн үүднийхээ өрөөндөө унтчихсан. Хажууд нь нөгөө охин аавыгаа төвшөөд ингээ нүр ам нь нус нулимсандаа хатчихсан. Нөө ээжигээ сансан бололтой өмдөн нойтон гартаа ингээд хатцсан тархны булан барьцсан унтчихсан. Аав нь энийг хараад одоо өөрийгөө ямар арчаагүйгээ ойлгож охиныгоо их өрөвдөж шаналсан. Тэгээд өөрийг нь тухтаа унтаг гээд толгой доор нь дэр тавиад хүнжил нөмрөөснийг нь хараад өөрийг нь гих одоо бяцхан охин байгаад охиндоо их талархсан. Тэгээд тэр өдрөөс эхлээд энэ аав дахиж хизээж арх уухгүй, охиноо дахиж ийм байдлаар амьдруулахгүй гэж хатуу шийдвэр гаргаснаас тэр өдрөөс эхэлж энэ хоёрын амьдрал ингээд цаашид сайхнаар үргэлжилсэн. За энэ түүх бол YouTube бий болохоос өмнө бид доктор Joy Dispenza-г мэдхээс өмнө болсон явдал. За донтолтой хүн шинэ өөрчлөлт хийхээр сонгох үед бие нь одоо эмэгт замбраагүй мэт болж эвгүй байдалд ордог. Ингээд танил мэдрэмжээ хайж эхэлдэг. За өөрөөр сонгож, өөр үйлдэл хийж, өөрөөр мэдэрч, өөр хүнтэй цаг өнгөрөөх үед бие нь өмнөхдөө дассан зүйлээ хайж ирдэг. Тэгээ би тархинд хуучин байдал руугаа буцаж орох дохиогоо дахиад өгдөг. За хүний бие хуучин хүсэлтэд сунаж автах үед тэр хүний сэтгэл нь биеэсээ хүчтэй байж чадахгүй бол буцаад ингээ хуучин сусалтаа орчдөг. Тэгвэл тэр хүний сэтгэл хэр хүчтэй байх нь тухайн хүний талархал, хайр, инэрлээ хэрхэн илэрхийлж байснаас хамааралтай байдаг. Тиймээс одоо донтолтоосоо гарахын тулд хүн бүр одоо энэ эвгүй байдлаа хүлээн зөвшөөрч түүндээ үйлдэх ёстой.
Зөвхөн хүн нэг удаа жинхэнэ шийдэмгээд тов тодорхой зорилго тавьж өөртөө үнэнчээр хэлснээр л донтолтоос салах өөрчлөгдөх сонголтыг хийж чаддаг. За энэ үед хүн өөртөө за одоо би болъё. Ямар ч хэцүү мэдрэмжтэй байсан. Энэ хэдий урт хугацаа шаардсан ч хамаагүй би одоо л болъё гэж өөртөө хэлэх хэрэгтэй. За хатуу шийдвэр гаргасан энэ мөч нь хүн бүрт одоо мартахын аргагүй мөч байдаг. Хүмүүс ялангуяа яг хаана байсан, ямар цагт байсан, хинтээ байхдаа энэ шийдвэрээ гаргаснаа бүр товын тод санаж байдаг. Яагаад гэвэл тэд маш их хүчтэй сэтгэл хөдлөлөөр сонголтоо хийсэн байдаг учраас. Сэтгэл хөдлөл одоо хүчтэй байх тусам тэр мөч нь тархинд гүн ухаанд нь санамж болж үлддэг учраас. За хүн донтолт зуршлаасаа салъя гэд шин сонголт хийхэд өөрөөс тийм өндөр энергийг ялгаруулж байдаг. За энэ энерги нь биеийг чинь тэр шин сэтгэл хөдлөлд заавал ямар нэгэн хариу үйлдэл хийхэд хүргэдэг. За энэ үйл явдал нь үнэндээ бие тархинд чинь шин мэдээлэл өгч байгаа үзэгдэл. За хэрэг бид нар ингээ буудан дээр суусан чигээрээ зурагтаа үз ингээ за дараагийн 7 хоногоос зуршлаасаа саландаа гэж бодож байвал бидний бие чи худлаа ярьж байна гэдгийг мэдэж байдаг. Яагаад тэгэхээр энд одоо ямар ч хүчтэй сэтгэл хөдлөл байхгүй ч. За бидний ихэнх нь одоо ийм алдаа гаргадаг л та. Альва өвчин, зовлон, хямрал даахын аргагүй болох үед л за одоо л өөрчлөлтийг шийдвэрийг гаргадаг. Тэгвэл одоо заавал хэрэггүй, заавал ингэж эрүүл мэнд нөхцөл байдлыг тэгтлээ одоо дорд болгох шаардлагагүй. Үүнд зүгээр л хатуу шийдвэр, эерэг сэтгэл хөдлөл хоёр хамтдаа байхад хинч энэ өөрчлөлтийг хийж чаддаг. За донтолтыг одоо ихэвчлэн салын хаяа гэж хүмүүс ярьдаг. Гэтэл доктор Joy Dispenza болохоор mental rehearsal буюу сэтгэл оюун ухааны дүрслэл давталтын аргаар бас донтолтыг даван туулж болдгийг өөрийн туршлагаараа баталсан байгаа. За энэ арга нь болохоор тархи биеийн хоорондын холбоог ашиглан шин бодит үйл явдлыг дотроо сэтгэлдээ бүх мэдрэхүйгээр аль хэдийнэ болж байгаа мэтэр төсөөлөд түүнийгээ давтан хийхэд болдог үйл явц юм. Доктор Joy Dispenza таны тархи бодит болсон үйл явдал уу эсвэл тэр зүйл сэтгэлдээ төсөөлсөн зүйл үү гэдгийг ялгаж чаддаггүй. Хэрвээ та хуучин зуршлаасаа, донтлоосоо салчихсан одоо ямар ч асуудалгүй сайхан амьдарч байна гэж төсөөлж бодоод түүнийг ингээд бодитоор мэдэрч чадвал тархи чинь түүнийг энэ үнэхээр болсон гэж итгэдэг. Тэгээд тархи тэр шин бодит байдалд дохио мэдрэлийн холбоог шинээр үүсгэж эхэлдэг. За жишээгээр хэлэх юм бол за жишээ нь та нэг нимбэг хазлаа гэж төсөөлөхөд амд чинь шүс ялгарч эхэлдэг. Гэтэл бодитоор та тэр нимбгийг хазаагүй. Гэхдээ тархи ийм зүйл боллоо гэж итгэсэн учраас бид хариу урвал өгч танд амд чинь ингээд шүс ялгаруулж байгаа. За өөр нэг сөрөг жишээ хэлээ л да. Хэрэв хүн өөрийг нь одоо хаяа явчихна гэдэг айдастай тэгээ байнга төсөөлдөг бол тархи аюул байгаа гэж бодоод айцын дааврыг ялгаруулад байдаг. Тэгээ бодит байдал аюулгүй байхад чинь хүний сөрөг төсөөлөл нь ингэж тархинд бодит юм шиг нөлөөлдөг. Тэгээ таны төсөөлөл эрэгч бай, сөрөгч бай дүр зураг тархинд бодит болсон мэт кодлогдсон үлддэг. Тэгээ бие чинь тэр үйл явдлыг аль хэдийнэ болсон гэж хууртагдан итгэдэг байх юм. За үүний үрд нь таны зан төлөв, танаас гаргах шийдвэр, хариу үйлдэл, танаас гарч байгаа энерги, таны татах хүч бүгд өөрчлөгддөг. Өөрийгөө өөрчлөгдөж дэвшиж байгаа сайхнараа төсөөлөөд биеэрээ мэдрээд үүнийг одоо дахин хийгээд байх хэрэгтэй. Тэгээд хэсэг цаг хугацаа өнгөрөхөд хүн баясгалан талархал
инэрэл хайр, халамж зэрэг өндөр түвшний сэтгэл хөдлөлийг мэдэрч эхэлдэг. Ингээд гадаа зүйлээс хамаарагдхаа болж гаднаас ямар нэгэн таашаал авах гэж хайх хэрэггүй болдог. Өөрөө өөрсдөөсөө сайхан мэдрэмжийг авч түүнийгээ улмаар бүр бусдад илэрхийлж чаддаг болдог. Донтолтоос бүрэн салахын тулд бүрэн бүтэн гэдэг ойлголтыг бас ойлгох хэрэгтэй. Хүмүүс өөрсдийгөө дахин бүрэн бүтэн гэж мэдэрч эхлэх үед гаднаас хин нэгнээс таашаал авах зүйлийг хайх шаардлагагүй болдог. Бодоод үзэлтэй та өөрийгөө бүрэн бүтэн надад бүх юм байгаа гэхэд тань дутуу зүйл байхгүй гэсэн үг, танд хүсэлж байхгүй байна. За тэгвэл бүрэн бүтэн гэдэг нь юу юм бэ? Та энэ асуултанд өөрөө хариулах гад үзтээ. За донтолтой хүмүүс дотооддоо зөрчилтөд оршиж байдаг. За ихэнх хүмүүсийн бодол нь нэг зүйл бодож байхад сэтгэл нь өөр нэг юм мэдэрдэг. Бие нь тэс өөр хариу үйлдэл үзүүлдэг. Энэ бол дотоод зөрчил. Жишээ нь би өөрчлөгдөн гэж бодож байгаа хэрнээ дотроо би чадахгүй байхаа гэсэн айдас эргэлзээтэй байвал тайл хэдийн өөрийн гэсэн дотоод зөрчилтэй байна л гэсэн үг. За доктор Joy Dispenza-гийн тайлбарладгаар хоолнос буюу бүрэн бүтэн гэдэг нь таны тархины чинь бодол, зүрхний чинь сэтгэл, биеийн чинь энерги, сүнс хоорондоо нэгэн зорилготой, нэгэн хэмнэлд нэгдсэн байхыг хэлдэг. За энэ үед хүн дотоод тайвшрал, итгэл, хайр талархлаар дүүрэн байж идэг. Та гадаад нөхцөлд эсвэл ямар нэгэн зүйлээс хамаарахгүйгээр бүх зүйл хангалттай, биеийн хангалттай гэж мэдэрдэг. Энэ чинь л одоо жинхэнэ биеийн хоол буюу өөрийгөө бүхэл бүтэн гэж мэдрэх мэдрэмж байгаа. За өөрөөр хэлбэл хүн хайр, халамж, инрэл, талархлын мэдрэмжийг мэдрэх үед гаднаас ямар нэгэн одоо хурдан хэмжээгээр таашаал авах хэрэгцээ нь буурдаг гэсэн үг. За эндээс бас хүн яагаад донтолтой болдог нэг шалтгаан нь хайр, халамж дутсных. За тэгвэл яагаад хүн бүрэн бүтэн биш болчтой юм гэхээр энэ нь бидний дотоод сэтгэлийн шарах, айдас, гомдол, дутагдал нь дотоод зөрчлийг үүсгэждэг. Тэгэхээр хүн бүрэн бүтэн биш болдог. Харин эдгээрийг ухаарал, өөрийгөө болон бусдыг уучлах, бусдад талархах, өөрийн одоо хайраар бусдын хайраар үнийг эдгээж буцаагаад өөрийгөө бүрэн бүтэн болгож болдог. За яагаад бүрэн бүтэн байх нь чухал вэ гэхээр хүн бүхэл байхад өөрсдөөсөө өндөр энергийг ингэж гаргаж тэр энерги нь биеэр нь ингэж чөлөөтэй уурсаж тарих зүрх биеийн бүх систем үүнээс одоо зохицолд ордог. Энэ үед хүний одоо дархлаа сайжирна, бие нь эдгэрнэ, тарих нь илүү бүтээлч болно. Тийм сүүмжилсэн өөрийгөө хохирогчийн дүрээр бодохгүй болдог. Тэгээд дээрэс нь өөртөө бүхэл хүссэн зүйлээ татчихэдэг. За энэ бол доктор Joy Dispenza-гийн эмчилгээ чинь таны өөрөөс чинь эхэлдэг гэсэн санаа байгаа. Түрүүн дээр ярьсан нөгөө донтолтоос гарахын тулд нэгэнд хатуу шийдсэн шийдвэр, шин мэдрэмжээ биедээ дасгах нь түүнийг өдрийн турш хадгалах нь хамгийн чухал гэсэн тэ. За тэгвэл үүний тулд юу хийх ёстой вэ гэхээр хүн өглөө босонгуудаа бясалгал хийж өнөөдөр ямар мэдрэмжийг мэдэрмээр байна? Ямар хүн байх вэ? Юунд талархах вэ гэдгээ асууж өөрийгөө чиглүүлэх хэрэгтэй. За тэгээд бясалгал, амьсгал, анхаарлын төвлөрөл нь тарих ба биеийг нэгэн чиглүүлд оруулж өгдөг. Инхээр та бүхэл бүтэн болно доо. Өглөө болон орой унтах үед одоо тарих альфа, дата төлөвт оршсон байдаг. Энэ үед нөгөө хүний ухамсар болон сэтгэл нь хоорондоо холбогдох хамгийн чухал цаг байдаг. Тиймээс энэ хоёр цагт хийсэн бодол, мэдрэмж, шийдвэрүүд нь шууд хүний сэтгэл шингэдэг. Тэгээд болж өгвөл юу хүсэж буй зүйлээ аль хэдийнэ болсон мэтээр мэдрээд төсөөлөх хэрэгтэй.
За энэ мэдрэмжийг өдөржингөө одоо өдрийн турш хадгалахын тулд яах ёстой вэ гэхээр тухайн донтолтой хүн маань өглөөнөөс эхлэл босонгуудаа хажуудах хань үр хүүхдэд тэрвэрх, тэдэнтэйгээ юм ярилц, цагийг өнгөрөөх, тоглох, чамд тусламж хэрэгтэй юу гэж асуултгүйгээр туслахаас эхэлж болно. За мөн өөрийгөө ингээ анзаараад байх хэрэгтэй. Хуучин зочилтоо ороод байна уу? За өнөөдөр өдрийн турш би одоо яг юу бодож байв? Ямар мэдрэмж мэдэрч байна? Энэ хуучин би юу эсвэл шинэ би юу гэдгийг анзаарах хэрэгтэй. Хэрвээ одоо би хуучин би рүү орчлоо гэж явал тэрийгэ байрж аваад даруйхан зогсоогоод өөр шинэ үйлдэл, хариу үйлдэл хийх хэрэгтэй. Хэрвээ одоо алдаа хийцэн байвал за би дахиж энэ алдаагаа хийхгүй гэдгээ ухамсарлаад энийгээ одоо дараагийн өдөртөө ингээд давтаад хийгээ яваад байх тусам хуучин мэдрэлийн холбоос нь одоо унтарч шинэ холбоос нь улам бүдүүн болж бөхчээд та ингээд шинэ бий болдог. Хэрвээ та одоо энэ өөрчлөгдсөн дэвссэн мэдрэмжээ өдөржингөө ингээд хадгалаад явж чадах юм бол таны зүрх зохицолт байдал төлөвд ордог. Таны зүрх өөрөө ингээд үр хүүхдээрээ бахархах, гэр бүлдээ бахархах, тэднийгээ хайрлах мэдрэмж өөрөө ирэхгүй ингээд ундарч гараад байдаг гэсэн үг. Доктор Joy Dispenza хэрвээ та одоо талархаж чадж байгаа бол эдгэрэл аль хэдийн ихсэн гэж хэлдэг. За зүрх зохицолтой болох үед зүрхний энерги өсөж тэр энерги тархинд хүрдэг. Зүрх тархинд аюулгүй одоо бүтээж болно гэсэн тохиог өгдөг. Энэ үед тарих айцын гормоосоо гарч бүтээлч горимд ордог. За зүрх бол одоо таны Wi-Fi л гэсэн. Зүрх зохицолтой үедээ одоо соронзон талбайг үүсгдэг. Яг л одоо Wi-Fi дохио шиг. Хүн илүү дотоодтойгоо холбогдож илүү бүхэл бүтэн болсон мэдэрнэ. Энэ үед хүний энерги хүчтэй болж хувирдаг. За хүний энергийн дохио хүчтэй болж өөрчлөгдөд гадаад орчноос синхрочнол тохиолдлуудыг өөртөө татаж эхэлдэг. За жишээ нь одоо уулзахыг хүссэн хүнтэйгээ тохиолдлын мэд гэнэт таарах боломж аз гэх мэт бүгд л зүйлүүд давхцаж эхэлдэг. За та хаа нэгтээ очиж хүссэн зүйлээ хайх хэрэггүй. Амьдралд хүссэн зүйл чинь өөрөө таны энэ энерги рүү ингээд татагтаад ороод ирдэг. За бас травманы тухай ярих хэрэгтэй. Ягаад тэгэхээр энэ донтолтой болоход бас энэ травма их шалтгаалдаг. За хүүхэд насндаа бидэнд одоо эцэг эхээсээ ойр төрний хүмүүсээс авсан тэдний хатуу үг, тэдрээс авсан дарангуулал, за багтаа авсан бидний буруу итгэл үнэмшлүүд бидний насанд хүрсэн амьдралд сөргөөр нөлөөлж байдаг. За хин нэгэн хүн одоо бага насндаа хүн шарх авсан, хүчирхийл төрсөн, эрүүл мэндийн олон асуудалтай, сэтгэл зүйн олон хүндрэлийг одоо тээж яваа, 10 жил стрессэнд амьдэрсэн бай гэж бодоход тэр хүн бол одоо саяын хэлсэн аргуудыг хийгээд, бясалгал хийгээд 7 хоногийн дотор бол өөрчлөгдөхгүй. Харин тэр хүн өөрийнхөө энэ сөрөг мэдрэмжүүдийг өдөр багаар хүчийг нь ингээ бууруулж эхлэх хэрэгтэй. За их сэтгэлийн шархтан хүний хувьд одоо бясалгал хийх үед тайван бус төвшүүртэй болж духгүй мэдрэмжийг ингээд мэдэрч эхэлдэг. За тэдний хувьд одоо духгүй байдлаасаа гарах хамгийн одоо шилдэг ганцхан арга нөгөө л хуучин журшил басан донтолтой зүйл рүүгээ буцаад ордог. Гар утсаа ухах, архиа уух, бусдыг үдэж хатгаж тайван байдлыг алдагдуулах, бусдад гомдлох гэх мэт хийгээд эхэлдэг. За яг энэ үеэр эдгээр хүмүүс би чадахгүй байна гэж зогсохын оронд харин сониуч зангаа гаргаад тэр тав тухгүй мэдрэмжтэйгээ хамт суух хэрэгтэй. Тэгээд өөрийгөө анзаар. За эндээс цааш юу болох юм бол би юу мэдрэх бол? За энэ мэдрэмж бие дээр маань ямар байдлаар гарч ирэх бол? Зүрх хурдан цохилох нь уу, гарч ирнэ үү гэх мэтгээ анзаарах хэрэгтэй. Тэгээд энэ мэдрэмжийг миний бие хүсч байна уу, үгүй юу вэ гэдгийг анзаар.
Одоо яг тэр мөчөд л энэ тав тухгүй мөчөө ингээ баг багаар намжаагаад эхлэл юм бол тэр хүн одоо донтолтоосоо гарах хамгийн анхны одоо том алхам ялалтаа л хийсэн гэсэн үг. Тийм болохоор одоо тав тухгүй мэдрэмжээ доошлуул намжаах л хэрэгтэй. За жишээ нь одоо зүрх чинь ингээд хурдан цохилж байвал зүрхэн хайвдаад одоо зөөлөн элэг хийж амьсгаагаа гаргах, дотор нь мухаа оргиод байвал одоо бөөлжих гээд байгаа үл те гүн амьсгал аваад цэвэр агаарт гарч аслахах, одоо нүрээ хүүтэн усаар шавших гих мэт ийм механик зүйлүүдээр тэр мэдрэмжээ ингээд доошлуулад өгөх хэрэгтэй. Хүчийг нь сулруулж өгөх хэрэгтэй. Тэгээд энэ бол миний өнгөрсөн амьдралын хуучин мэдрэмж. Би өнгөрсөндөө амьдраагүй. Энэ хуучин мэдрэмж одоо энэ цагт надад хэрэггүй үйлчлэхгүй гэдгийг өөртөө ингээд толгоондоо ухамсартай хилээд авах хэрэгтэй. Хэрвээ өөрийнхөө одоо донтолт травманаасаа салах зорилгоо тов тодорхой болгочвол энэ нь одоо тухайн хүний толгонд шин дуу хоолой болж таны тархинд одоо шинэ холбоолт үүсгэж эхэлдэг. За үүнийг одоо өдөр болгонд давтан хийлээ те. За би бол донтолтоосоо гарч байгаа, травманаасаа гарч байгаа. Өнөөдөр би ийм хийн, ийм шинэ хувилбараар шинэ хүн болно гэдгээ ингээд өглөө осоод өөртөө хэлээд ингээд сануулад өөрийгөө чиглүүлээд байх юм бол энэ тархины шинэ холболт нь өдрөөс өдөрт бэхжиж одоо бүдүүрчдэг. Тэгээ ер нь бол хүн энэ донтолт травманаасаа гарахад 60-аас 90 хоног бол хангалттай байдаг. За мэдээж энэ 60-аас 90 хоног ч нөгөө айгүй их тийм донтолт травмада олон жил байсан хүмүүс дээр яригдж байгаа шүү дээ. Хэрвээ одоо шинэхэн донтолттой, баг зэрэг донтолттой тийм хүмүүс бол ердөө л 7 хоногийн дотор үр дүнгээ ингээ үзээ явцдаг. Тэгээд одоо жинхнээсээ одоо донтолтоосоо травманаасаа гарыг гэсэн хүн бол яг одоо ингээд өөртөө энэ дээрээ цаг гаргадаг ингээд Netflix үзэл уцаараа TikTok ингээд ороод ухаад ахаа орно. Энэнийг одоо ингээд яг нэг цаг өдөрт зориулаад хийгээд эхлэх хэрэгтэй. За энэ ингээд ихэнх үедээ хажуунаас хүн харахад нөгөө тухайн донтолттой хүн өөрчлөгдөж байгаа юм шиг харагдахгүй. Харин нөгөө хүн нь өөрөө жижигхэн өөрчлөлтүүдийг өөрт нь явагдаад байгаагаа ингээд дотроосоо мэдэрдэг. Хэрэв үүнийг одоо тогтмол хийсээр байвал хүний доторх өөрчлөлтүүд нь боддоор бусдад одоо ингээд аяанда харагдаж эхэлдэг. Хэрэв хүн энэ жижигхэн өөрчлөлтийг ингээд мэдрээд ирэх үед яг энэний зэрэгцээ энэ үед бие нь шинэ генийг шинэ аргаар ингээд итгэвжүүлээд эхэлж байдаг. Харин энэ үед дахиад нөгөө хуучин мэдрэмжээ сонгоод мэдрээд буцаад донтолт руугаа ороход тэр шинэ ген ингээд буцаад унтарчдаг. За хүн хуучин сөрөг мэдрэмжтэй одоо удах тусам өвчний генийг одоо эвтгчүүлдэг. Тэгээ ямар нэгэн өвчнөд баригдаж эхэлдэг. Нөгөө л нэг сэтгцийн өвчтүүд болох bipolar, depress бүр энэ цаашлаад автоиммуны өвчтэй болдог. Тэгээ олон хүн ингэдэг л дээ би буруу бясалгаад байх шиг байна. Би бясалгаж чадахгүй байна. Ямар нэг юм буруу байна. Яшиг волейболыг болчдаг. Гэтэл энэ нь хүний бие хуучин мэдрэмжээ хүсээд бие чинь тухгүй болгоод ирэхээр тархинд ингэж нөлөөлдөг байна. Энэ нь ердөө л бие чинь таныг удирдах байгаа хэрэг гэсэн үг. Тэгэд чи ингэж чадахгүй хоёрын хооронд өөрийгөө зовж цаг үрж байхаар зүгээр л архиа уучих, тамхиа татчих гэдэг тийм тохиогоо өгөөд идэг байна. За яг үүндээ бол муу бясалгал, буруу бясалгал гэж байдгүй. Харин бясалгал хийж байхад хэцүү зүйл нь юу вэ гэхээр гарч ирсэн хуучин мэдрэмжийн хүч, дуу чимээг бууруулахад л байдаг. За жишээ нь бусдыг буруутгадаг нэг хүн үнийгээ болигээд бусдыг уучлж эхлэгээд бясалгал хийж байхтаа л генет толгоонд нь тэр яасан гэж намайг гомдож байгаа ингээл бодол орж ирнэ. Тэгэл нөгөө санах өнөөс нөгөө гайтай дуурсамжууд нь араасаа ороод ирдэг. Энэ үед нөгөө зүрх нь өмөрч голоос нь татаад эхлэнгүүд за волейболигээ болчдөг. За тэр мэдрэмжийг одоо намжаах тусам өнгөрсөн асуудлаасаа анхаарлаа татаж авдаг. Учир нь
бид өнгөрсөн асуудал дээрээ зөвхөн тэр мэдрэмжээс болоод л төвлөрдөг. За сэтгэл зүйн шинжилгээ ухаанд травмаг эмчлэх маш үндсэнтэй чухал арга нь болохоор өнгөрсөндөө эргэж очиод задлан шинжил, юу болсон, яагаад үндэтгэх болсон, яагаад энэ насанд хүрээд ингэж авирлаж байгаагаа очиод ухаж түнхээ ойлго гэдэг. Гэтэл доктор Joy Dispenza-гийн судалгаагаар бол бид травмада хэд удаан гацах хэрэггүй. Хэтэрхий удаан түүнийг ухаж түнх хэрэггүй. Харин дахин дуурсахын оронд ирээдүйн дүр зургаа эргээр яг болсон мэт төсөөлж бод мэдэр гэдэг те. Өнгөрсөн мэдрэмжтэй битгий гац өнгөрсөн чамайг тодорхойлох ёсгүй гэдэг. Тэгэхээр энэ хоёр арга барил нь хоорондоо нийцэхгүй байгаа юм шиг санагдаж байгаа. Тэгэхээр эндээс хэн нэгэн донтолтоосоо травманаас салахын тулд өнгөрсөндөө очиод түүнийг ухаж ойлгох оролдлого хийх үү? Эсвэл өнгөрсөндөө очих хэрэггүй шууд шинэт байдлаа бүтээх үү гэдэг аль нь зөв вэ гэдэгт хариулах хэрэгтэй болж байгаа. Үүнд доктор Joy Dispenza хоёулангийг хослуулах хэрэгтэй гэсэн. За хүн хэдий энэ миний буруу гэдгээ ухаарж ойлгосон ч гэсэн энэ нь өөрийнх нь хуучин сөрөг зан авирыг нь өөрчлөхөд нь хангалтгүй байдгийг тогтоож мэдсэн. Жишээгээр хэлвэл илүү ойлгох байх л та. Жишээ нь эцэг нь аригчин байсан, хэтэрхий захирхангуй байсан гэдгийг ойлгож байгаач асуудал нь хүмүүс түүнийг шалтгаан болгож би багадаа хэцүү байсан учраас л одоо ийм байгаа гэж хэлдэг. Ингэснээрээ тэр хүн өнөөдрийн өөрийнхөө байгаа байдлаа сөрөг үйлдэлээ зөвтгөөл байж идэг. За травма тархинд хадгалагдахаас гадна бие махбодод мэдрэмж хэлбэрээр хадгалагдаж байдаг. Түрүүн ярьсан штэ. Хүн тэр хуучин мэдрэмжээ таньж мэдээд тэр мэдрэмжээрээ дамжирч өнгөрөө түүнийхээ хүчийг намжааж сургах хэрэгтэй гэсэн. Харин тэгвэл намжаана гэдэг нь дарах биш, харин ажиглаж, амьсгалаараа саармагжуулж, ухамсараараа шинэ програм үүсгэхийг хэлдэг. За хуучин мэдрэмжээ намжаах 3 үе шат үйл ажиллагаа явагддаг. За нэгд нь болохоор мэдрэмжийг эсэргүүцэх биш ажиглах. За тэр л хуучин мэдрэмжээс зайлсхийх, давах, түүнийг тайлбарлах гэж оролдохгүйгээр ажиллагчийн байр сууриас харах хэрэгтэй. Зүгээр л за энэ айдас байна, энэ гомдол байна гэд нэрлэл. Тэгээд энэ мөчид биеийн аль хэсэгт чинь ямар мэдрэмж мэдрэгдэж байгааг анзаараарай. Энэ зүгээр айдас байна, гомдол байна гэд хэлэхэд өөртөө хэлгээд тархины лүмбик системд аюулгүй гэсэн тохио өгч тэр мэдрэмжийн хүчийг автоматар 30-40% бууруулдаг. За хоёрт нь болохоор амьсгалаа ашиглан биеийн энергийг урсгалд оруулах хэрэгтэй. За хүн уурлах, гомдох, айх үед биеийн тэр сөрөг энерги нь доод хэсэгт нь гацчдаг. Яг тэр хэвлийн арцэг ясны тэр хаваар. Яг л айдас төрөхөд гиз хотоо зангираад мушраад байгаа юм шиг тийм мэдрэмж гардаг штэ. Энэ бол бие чинь аюул байна гэж ойлгоод хамгаалалтын амьд үлдэх горимд орсон гэсэн үг. Доктор Joy Dispenza-гийн амьсгалын урсгал гэдэг дасгал нь энэ гацсан энергийг биеэс дахин чөлөөлөхөд урсгаж гаргахад тусалдаг. За үүнийг яаж хийх вэ гэхээр эхлээд нүдэн айнаад тайван суу, хөдөлгөөнгүй байгаарай. За хоёрт нь хэвийн амьсгалаа аваад анхаарлаа доороос дээш чиглүүл. Хөлийн уулнаас эхэлж энерги чинь сүүлийн яс, нуруу, цээж, хоолой, дух, толгой хүртэл дээш урсаж байна гэж төсөөл. За энэ үед танд дотор чинь дулаан гэрэл мэдрэгдэж болно. За тэгээд дараа нь болохоор хамраараа гүн амьсгаа аваад 4 секунд байр. Тэгээд доторх энерги
одоо дээш өргөдөж байгаа мэтэр мэдрээд амьсгалаа зөөлөн 6 секундэд гарга. За гаргах үедээ энэ сөрөг мэдрэмжийг биеэсээ гаргаж сулаж байна гэж дотроо төсөөлж бодож амьсгалаа гаргаарай. За үүний үр дүнд одоо биеийн тайвширч энерги нь нөгөө гацсан хэлбэрээсээ гарч биеэр чөлөөтэй уурсаж эхэлдэг. Ингээд тархинд аюулгүй гэсэн дохио очиж уур айдас гомдол гэх мэт мэдрэмжийн хүч айжмаар багасдаг байх нэ. За энэ бол одоо мэдрэмжийг дарж байгаа биш, харин биеэс амьсгалын хүчээр урсгаж гаргаж байгаа арга юм. Гурав дахь үе шат нь болохоор сэтгэл хөдлөлийн дүр зургийг солих. За бидний сэтгэл хөдлөл мэдрэмж болгон одоо өнгөрсөн дурсамжтайгаа холбоотой байдаг. За жишээ нь хин нэгэн бидэнд дууга өндөрсөхөд урьд хин нэгэнд загнуулж байсан дурсамж автоматар идэвхжиж тэр мэдрэмж буцаж ирдэг. За энэ үед тарих хуучин кинога дахиж үзэж байгаа мэт болж би тэр үедээ буцаж очдог. Доктор Joy Dispenza дүрийг солих гэдэг нь одоо яг тэр үед шинэ кино гаргаж өөрөөр хэлбэл өөр хариу үйлдэл, өөр мэдрэмж сонгох хэрэгтэй хэлсэн байгаа. За яаж үүнийг хийх вэ гэхээр сэтгэл хөдлсөн мөчөө ажиглах хэрэгтэй. За жишээ нь одоо хажууд хүнтэйгээ үл ойлголцсноос болоод уурлаад эхлэх яг тэр мөчөд би одоо уурлаж байна гэдгээ мэдрээ түүнийгээ нэрлэх хэрэгтэй. За тэгээд дараа нь тэр ууртай дүр зурагт дахин оролгүй харин шин дүр зургийг одоо төсөөлөх хэрэгтэй. За өөрийгөө тайвнаар, өөртөө итгэлтэй, нам зөөлөн дуу хоолойгоор ярьж байгаа хүнээр төсөөлж бод та. Тэгээд дараа нь дотроо дараах хідэн одоо батламж өгүүлбэрүүдээс иш татаад дотроо өөртөө хэл. Би дахин тэр хуучин хүн биш. Би одоо шин биед байна. Би бүх нөхцөлд тайван байдлаар ойлголцож хүнтэй ярьж чаддаг гэх мэт. Энэ батламж үгнүүдээс одоо иш татаад дотроо хэлээрэй. За дараа нь тэр мэдрэмжийг 1-2 минут мэдэрчих. Энэ үед та өөрөө ирэхгүй тайвшрал, итгэл, уужин байдлыг биеэрээ мэдэрч эхэлнэ. За энэ л одоо хамгийн чухал зүйл. За үүний үр дүнд нь тарих хуучин дурсамжийн оронд шинэ мэдрэмжтэй холбоотой шинэ мэдрэлийн холбоог ингээд үүсгэж эхэлдэг. Ингэснээр тэр сөрөг мэдрэмжийн дуу чимээ хүч аажмаар намждаг. Дараа нь яг ижил ийм тохиолдол болоход нөгөө хүн маань өөр хандлагаар ингээд шин сонголтоор нөгөө хүнтэйгээ харьж асуудлаа шийдэх байна. Ингээд хуучин мэдрэмжийнхээ дуу чимээг намжаагаад ирэхээр тэр хүмүүсийн одоо дүрс хийсэн огцон муур, эсвэл амиа хорлох, хондлого, бодлого тэр айцуд нь багаар ингээд биеэс гараа явж идэг. За яагаад вэ гэхээр тухайн хүний бие нөгөө хуучин өнгөрсөн үйл явдал дотроо биш. Яг тэр үеийн сэтгэл хөдлөлтөө биш. Тэндээ амьдрахгүй шин сонголтондоо амьдраад эхэлж байгаа учраас ийм үйлдэл болж явдаг. За түрүүний бидний одоо сэтгэл хөдлөл мэдрэмж бүр одоо өнгөрсөн дурсамжтай холбоотой байдаг гэсэн шүү дээ. Тэгээд дурсамжийн талаар одоо дэлгэрэнгүй ярих хэрэгтэй байна. За хүн өнгөрснөө эргэн санахтаа яг болсон зүйлээ бодитоор нь биш, арай өөрөөр хөтрүүлсэн, давсалсан байдлаар эргэж сандаг. Яагаад гэхээр өнөөдөр та өмнөхтэйгээ адилхан тэр 8 настай, 12 настай, 20 настай тархитай биш байгаа учраас, та огт өөр тархитай болсон учраас. Тэгэхээр хүмүүсийн нөгөө ярьдаг түүх голцоо одоо хэтрүүлсэн байдаг. Заримдаа бүр болсон явдлаас хэд дахин дорд болгож бусдад хүүрнж ярьдаг. Заримдаа хар дарсан зүйдээ хүртэл болсон явдалтайгаа хольж урдынхаасаа дорд дурсамжийг бүтээдэг. Тэгэд дурсамжийн бараг 50% нь үнэндээ
огт үнэн биш байдаг. За тэд ингэж ярьдаг. Тэр үед би их сэтгэл санааны болон бие махбодын хувьд амар их дарамтанд орсон. За үүнийг өнөөдрийг хүртэл одоо үүнээсээ гарч чадахгүй байна. Надад одоо ямар хэцүү байна гэж би яагаад ингэж энэ зовлонгоос гарч өөрчлөгдөж чадахгүй байгаа юм бэ гэд бусдад ярихдаа их сэтгэлийн өндөр хөдлөлтөй их драматик болгож ярьдаг. Ингэх болгонд дахин ингэж ярих болгонд танаас өөр улам өндөр хүчтэй сэтгэл хөдлөлүүд гараа яваад байдаг. Энийгээ та ингээд дахин давтахаар та энэ өнгөрсөн тэр таныг травманд оруулж байгаа тэр гайт үйл явдлаа мартах нь битгий хэл тавьж явуулах нь битгий энэ тархины холболтоо улам бэхжүүлээд бүдүүрүүлээ яваад байдаг. Тэгээ бүр дордуулаад бусдад өөрийнхөө сэтгэлийн өвдөлтийг сэтгэлийн онготлоо ингэж ярих нь буруу зүйл биш. Харин дэндүү удаан дахин ингэж ярьж эндээ амьдрч байгаадаа л буруу нь байдаг. Ингээд хүмүүс өмнө нь одоо хизээж туулж байгаагүй, хизээж болж байгаагүй худлаа гутран амьдралыг дахин амсаж өөрийгөө гутралж оруулж байдаг. За хүмүүс үл таних одоо шин зүйлээс илүү хуучин зовлонгоо барьж үлдэхийг илүүд үздэг. За энэ нь бидний одоо амьд үлдэх, төрлөх, зүүн бэлэгтэй маань холбоотой байдаг. Яагаад гэхээр тарих бидэнд шин зүйл, үл таних зүйл учир аюултай, зүхт гэдэг дохиог өгдөгтэй холбоотой. Одоо ингээд уучлалтын талаар яриа л да. Энэ бас заавал мэдэх ёстой зүйл. Дээрх ярьсан аргуудыг одоо хүмүүс ингээ амьдралдаа хэрэгжүүлээд сөрөг сэтгэл хөдлөлийнхаа мэдрэмжийг мөн одоо өнгөрснөөсөө ингээд ангижраад ирэхээр хүмүүс өөрийн ирэхгүй өөрөөр бодож, өөр сонголт хийж, өөр хариу үйлдэл хийж, өөрөөр мэдэрч эхэлдэг тийм ээ. За энэ үед би энэ тархинаас гаргаж байгаа шинэ химийн найрлагад зохицолдож эхэлдэг байхгүй юу? Ингээд тэр хүн одоо юмсыг өөр төвшний ухамсараар хардаг. Одоо энийг бид нөгөө харах өнцгөө өөрчлөн гэдэг байгаа шүү дээ. Тэгээд зөвхөн одоо хайрыг мэдэрч одоо өөр болж байгаагаа мэдэрдэг. Тэгээд удалгүй нөгөө хүмүүс маань одоо өөрийг нь хуурж гомдоосон хүмүүсээ уучлж эхэлдэг. За уучлал гэдэг юу юм бэ гэхээр хүн сэтгэл хөдлөлтөд анхаарахаа болохыг хуучин сэтгэл хөдлөлөө тавьж туулж гарахыг хэлдэг. Хүн тэрл нэгэн сөрөг асуудалд төвлөрөхөө зогсоход өөрийгөө ч нөгөө хүнийгөө ч чөлөөлж чаддаг. Гэхдээ одоо олон хүмүүс ингэж ярьдаг л та. За энэ голцоо гэр бүлийн одоо хамтын харилцаанд гардаг. За миний хамтрагч намайг хуурчихсан. Ингэх ёсгүй байсан юм. Би уучлахыг хүсэж байгаа ч миний амссан зовлон хинч мэдхийн аргагүй тийм даад мэдрэшгүй тийм их байгаа учраас би уучлах чадахгүй байна. Ер нь бол хизээч уучлах чадахгүй байхаа гэдэг. Тэгвэл ийм хүнд юу гэж хэлэх вэ гэхээр амьдралдаа та өөрөө буруу хийсэн нэг зүйлээ бод. За хинээс уучлал хүсэх гэж байгаагаа бодоод үз. Тэгээд яг өөрөө хэрхэн уучлагдахыг хүсэж байна. Яг тэр байдлаараа нөгөө хүнийгээ уучлах гэж оролд. Бид бүгдээрээ л алдаа гаргадаг төгс биш. Тэгэхээр нөгөө хүнээ уучлахгүй байгаараа одоо ч гэсэн та нөгөө сэтгэл хөдлөлтөө, нөгөө зовлонт ондолтоо баригдсаар л байгаа гэсэн үг. За хүн гомдолтой үед тэр хүний мэдрэлийн системд ямар ч шинэ мэдээлэл орж ирэх боломжгүй байдаг. Хүн хэр удаан гомдно, уурлна, тэр цаг хугацаагаа одоо хянаж чадахгүй бол за энэ нь хэдэн цаг, хэдэн өдөр үргэлжлэхэд энэ нь таны мууд буюу сэтгэл санааны байдал болдог. Хэрвээ 7 хоног, сар үргэлжилбэл энэ нь таны зан араншин болно. За хэрв жил болвол энэ нь таны хувь хүний зан чанар болдог. Ингээд хүмүүсийн зан чанар инхэнхдээ
Би хүнд итгэдэггүй, өөртөө итгэлгүй болсон. Энэ нь манай хамтрагч намайг хуурснаас болсон гэд гомдлол яваад байдаг. Хүн сэтгэл хөдлөлийг нь хүчтэй хөдөлгөж байгаа тэрл зүйлд тэрл нэгэн шалтгаанд илүү их анхаарлаа хандуулдаг. Хаана анхаарлаа их төвлөрүүлнэ, тэнд л өөрийнхөө их энерги өгч зарцуулж байдаг. Тэгэхээр хүн өөрийгөө эдгэх эрч хүчээ, өөрийгөө өөрчлөх эрч хүчээ өөртөө биш нөгөө хүндээ, нөгөө нөхцөл байдал өгöd байгаа гэсэн үг. Хэрэв та тэрл хуучин сэтгэл хөдлөлийн хүч хэмжээг багасгаж чадвал тэр хүнд, тэр асуудалд анхаарлаа төвлөрүүлэхэ болно. За хэрвээ та араар тавиулснаа дахин бодоод байгаа бол энэ нь тухайн хамтрагч эсвэл асуудлын тухай бодож байгаадаа биш байдаг. Харин нөгөө араар тавьсан хамтрагч эсвэл нөхцөл байдлыг ашиглан та өөрийн нөгөө хуучин сөрөг сэтгэл хөдлөлтөө донтсноо тэр байдлаа одоо ингээ баттгаж байгаа хэрэг байдаг. Хэрв та тэр сэтгэл хөдлөлтөө донтоогүй байсан бол аль хэдийн энэ араар тавилтаа бодхоо болчихсон байсан. За магадгүй та үүнийг сонсоод юун худлаад дими буруу юм яриад байгаа юм бэ гэж бодож магадгүй. Тэгвэл үүнийг жишээгээр тайлбарлая л да. Хэрв хуурсан хамтрагчий чинь ингээ пуужинд хүлээж сарлуу илгээг явуулчлаа. Одоо та яах вэ? Одоо ч гэсэн таны тархинд нөгөө үзэн ядсан гомдол байсаар л байгаа үстэй. Бид чинь суусан мэдрэмж хэвээрээ байсаар л байдаг. Эндээс хүн хуучин сөрөг сэтгэл хөдлөлөө сураагүй, тавьж явуулаагүй цагт окей, одоо би чамайг уучлалаа гэдэг нь зөвхөн хоосон үг л байдаг. Хүн хайр мэдрэх одоо тэр мөчөд өөрөөс нь гарч байгаа тэр хүчтэй хайрын мэдрэмжинд автсан үед окситоцин гээд хайрын давар нэмэгдэж эхэлдэг. За судалгаагаар окситоцины түвшин жаахан ч гэсэн өсөхөд хүн гомдлоо одоо тээж барьж чадахгүй, түүнийг одоо ингэж сулалж тавьж явуулдгийг одоо судалгаагаар баталсан. За жишээ нь одоо хамтрагчтай хуурдагдсан хүн одоо шинэ амьдрал хүнтээс зохиож одоо тийм нэгэн ухаалаг халамжтай сайхан сэтгэлтэй хүнтэй уулзлаа гэхэд тэр хүн хайрыг мэдэрч эхлэхэд нөгөө хуучин хамтрагчаа уучлж чөлөөлж явуулж чаддаг байна. Харин хуучин сэтгэл хөдлөлөөсөө хижээж салахгүй бол ийм сайхан хүнтэй уулзрахгүй. За бүр эсэргээрээ та тэр хуучин шархаа дараагийн харилцаанд авч ороод шинэ харилцаагаа эрүүл биш болгодог. Яагаад тэгэхээр бүх харилцааны явцад үйл итгэх асуудал гарч байгаа учраас. Тэгэхээр хүн хуучин хамтрагчаа өнгөрснөө бодохоо болж өөртөө төвлөрч эхлэхэд өөрийгөө өөрөөр мэдэрч эхэлдэг. Өнгөрсөн дээр тулгуурсан хуучин биеийн дүр төрхийг задлан шинжлэх үйл явц эхэлдэг. Хэрв сайхан хүнтэй уулзрахыг хүсэж байгаа бол яг ямар хүн хүсэж байгаагаа бич. Дараа нь та өөрөө тэр цаасан дээр бичсэн хүсэлтийн дагуу тэр хүн өөрөө та эхлээд өөрөө бол. Тэгээд ямар хүн амьдрал чинь орж ирж байгааг хараарай. Хүн сэтгэлийн шархтаа хит удаан байж болохгүй. За хэрвээ та доромжлол, дарангуйлал, урвалт сэтгэлийн шархыг туулсан бол дахин тохиолдох вэ гэж үүнийгээ хүлээгээ байж идэг. Хүмүүсийн тарих амьд үлдэхийн төлөө хэрвээ альваа аюул заналд ирвэл хамгийн муугаар бодож бэлтгэх нь илүү амьд үлдэх магадлалтай гэж програмчлагдсан байдаг учраас. Тэгээд сэтгэлийн шархтай хүн байнга аюул дахин давтагдах гэж байгаа мэтэр бодож хамгийн муу хөлбөрт сэтгэл зүгээрээ бэлддэг. Хүний энэ төсөөлөл нь амьд үлдэхэд тусдаач олон талаараа бидэнд сөргөөр нөлөөлж байдаг. За хүн өөртөө ууралсан бол бусдад уурлана. Өөртөө сэтгэл хангалуун биш бол бусдыг шийдэх нь шүүмжилдэг.
Учир нь энэ мэдрэмжийг бусдад мэдрүүлмээр байдаг учир. Тиймээс бас өөрийгөө уучлах нь маш чухал шүү. Хүний өөрийнх нь сөрөг сэтгэл хөдлөл нь өдөр бүр тарих биеийг ингээд тэнцвэргүй байдалд оруулаад стрессийг үүсгэж байдаг. За стрессийн гормон нь гений үйл ажиллагааг бууруулж өвчин үүсгдэг. За өөрөөр хэлбэл хүний бодлууд өөрийг нь өвтгөж эхэлдэг. Ингээд нөгөө хүн маань сэтгцийн эмгэгтэй болно, автоиммуны өвчтэй, дизизтэй болно, ужиг өвчтүүдтэй болдог. Хэрэв хүн өөрийн бодлууд нь өөрийг нь өвтгөж чадаж байгаа бол бодлууд нь бас эдгэж чадна гэдэгт итгэх хэрэгтэй. Хэрвээ та үүнийг үгүй би үүнд итгэхгүй гэж байгаа бол та үүндээ хуучин сэтгэл хөдлөлтөө байхыг хүсэж нэг л гэсэн үг. За хүн хамгийн эрүүл хоол идэж дасгал тогтмол хийж бие махбодоо ингээд тэнцвэртэй байлгахдаа анхаарал хандуулад байдаг шигэ сэтгэл хөдлөлийн тэнцвэрт байдалтай бас анхаарлаа хандуулах хэрэгтэй. За сэтгэл хөдлөл тэнцвэргүй болох үед таны нөгөө хийсэн хоолны чанга тэглэм, биеийн дасгал бүгд талаарл өнгөрдөг. Учир нь хуучин сөрөг сэтгэл хөдлөл гарсан мөчид би чинь шууд өнгөрсөндөө очдог. За ингээд өнөөдрийн дугаарыг өндөрлөе. Манайхан өдөр бүр өөртөө ажиллаад байгаараа та ирээдүйдээ итгэлтэй болно. За үүний үр дүнд та амьдралдаа гайхамшигт өөрчлөлтүүдийг үзэх болно. За гайхамшиг гэж байдаг хүн бүрт тохиолдох боломжтой. Учир нь хүн өөрөө энэ гайхамшигыг өөртөө бүтээдэг. Хэрвээ гайхамшиг гэж байдгүй байсан бол үгсийн санд гайхамшиг гэдэг үг огт байхгүй байх байсан.